За одоо комторкийн талаар жах ярина. Комторк 1 гэж бүр 1. За комторк гэр нь юу хэлээд болохоор энэ бид нар боломж тоолоод байгаа 1 2 3 дугаар анги тэр нэлийн боломжуудыг тоолчихсан юм боломж шавхаж махгаад ярьцаа одоо жахан хурднаар яаж гой сэтгэж уран санаагаар яаж гэлс дуусгадаг болох вэ гэдэг юм ярих гэдэг. За хамгийн түрүүнд миний ярих юм нэмэх арга. За хизээ нэмэх үү, хизээ үржих үү гэдэг нэг асуудал тулгарна. За бодлогоо сайн ойлгосон арифметик зөв хүн бол өөрөө сонгоо авчина. За нэмэх арга гэдэг бол юу юм гэхээр одоо зүгээр ямар нэг боломжуудыг хооронд нь нэмж байгаа юм нэгсэндээ. Ямар боломж вэ гэхээр одоо А хотоос Б хот хүртэл нэг 3 зам байя л да. Мөн үү. Тэгвэл А-гаас Б орох боломжийн тоогоолгүй 1 2 3 энд 3 зам байна гэдэг л асуудал яригдчих байгаа байхгүй. Гэтэл би энэ дээр ингэж хэлдэг Б-гээс С хүртэл дахиад 2 зам нэмчих. Тэгвэл А-гаас С хэдийн зар очих вэ гэдэг бодлого болгоё л доо. Тэгвэл А-гийн 1 дугаар зам А-гаас Б руу 1 дугаар замаар явъя л да. 1 дугаар зам нь цаашаа 2-ын зар сална. Тэгвэл 2 боломж. А-гийн 2 дугаар зам бас 2-ын зар сална. Мөн үү? А-гийн 3 дахь зам бас 2-ын зар сална. Тэгвэл нийт 2-ыг 3 удаа нэмэхэд 6 янзын боломж байна гэсэн үг. Гэтэл нөгөө талаас үржих арга дээр энийг хэрэг оруулж ирэх юм хэрэг А-гаас Б хүртэл 3 зам, Б-гээс С хүртэл 2 зам байя л да. Тэгвэл А-гаас Б хүртэл би 3-ын зар явна. Б-гээс С хүртэл би 2-ын зар явна. Нэгсэндээ бас 6 гарч байна. Энэ 2-ыг 3 удаа нэмэх, 2-ыг 3-аар үржих үед бас 1 утгатай. Тийм ээ. Тэгэхээр нэмэх үржих аргаал зөв ашиглаад сурчих юм бол комторкийн бодлогод ер нь нэлээд бодно. Ямар нэг нэмэлтээр том юмуд чийжлэх юм шаардлагагүй гой буулгалт харгалзаануудаа өөрсдөө зохиогоод яваад хот болно. За магадгүй зарим хүмүүс нэг CNS Kama гэх томьёо өөдөөс яриад байдаг. Энэ бол нэг өөргөө тийм нэг аппарат болгоод байгаа болохоос биш өөргөө хөгжүүлээд байгаа юм биш гэж би хөнтөө боддог шүү. За тэгвэл цаашаага. Тэгэхээр одоо иймэрхүү томьёо ашиглаж бодлогоодгүй айлуулахгүй уран санаагаар тийм цаад утга санаануудын бүгдийг ойлгож бодлогоодоо ойлгож байгаа. За зүгээр нэмэх аргыг би хамгийн түгээмэл байдаг бодлого ийм бодлогон дээр ашиглая л дээ. Ийм хүснэгтэй. За нэг А зэгээс Б зэгт хэдийн зар очих вэ гэж мэдээж ийм бодлогонд ингэж чиглэл заадаг. Давших хөдөлгөөнөөр баруун болон дээшээ. За тэгвэл би нэг бодъё л одоо тэгвэл А-гаас энэ зэнглааны зэг дээр би 1-ийн зар шин мөн үү? Энэ дээр бас 1-ийн зар. Энэ дээр бас 1-ийн зар. 1-ийн зар. Тийм ээ. А-гаас энэ тэгээ зүгүүдээр. Гэтэл одоо би энэ зэнглааны зэг дээр хэдийн зар өгөх вэ гэхээр энэ хоёр нөхрийн чинь нийлбэр л байх хэрэгтэй байхгүй? Нэгсэндээ нэмэх арга орж ирж байна. Зүгээр тоолсон ч бол ингээд ирж болно, ингээд ирж болно 2 боломж. За тэгвэл дараагийн дээдлийн зэнглааны зэг дээр идэх нь 2-ын дээр зэг дээр энэ зэг дээр энэ 2 энэ цэгээс ирж болно. Эсвэл энэ цэгээс ирж болно гэдэг чинь ирсэн зүгүүдийн нийлбэр 3 байгаад байгаа байхгүй. Тэгвэл би энэ дээр 4 гэх. За тэгвэл энд идэх нь 3, энд 4, энд 5, энд 6, энд 10. Нэгс наагаас энэ С зэгт 10-ын зар ирж байна гэсэн үг байхгүй. За энд 10, энд 20, энд 15, энд би дээр 35-ын зар ирж байна гэсэн үг. 35-ын зар. За тэгэхээр ер нь А-гаас Б-д би 35-ын зарын нэмэх аргаар тоолчихно гэсэн үг. За би энэ бодлого үржих аргаар бас бодож болно шүү. Тэрийг бас сонирхохоор өөрсдөө. Дараа нь тэгвэл нэмэх аргаар дахиад ийм бодлого өгье. За нөгөө л нэг түгээмэл байдаг шүү. Зүгээр энэ нэг юм хүснэг төгчөөд энэ дугаа хүү даамны хүү шүү. Шатрах биш даамны хүү хэдийн зар даам гарч болох вэ? Энэ мөрөнд хэдийн зар ирж болох вэ гэж хэлдэг. Энэ дугаа А хүү. Тэгэхээр А хүү энэ нүдэнд 1-ийн зар, энд 1-ийн зар, энд 2-ийн зар, энд 1-ийн зар, энд 1, энд 3 янз, энд 2 янз, энд 5-ийн зар, энд 4-ийн зар. Даамны хүү тэгвэл эдгээрийн нийлбэр энэ дуудааны нийлбэр даамны хүү 9-ийн зар даам гарч болно гэсэн үг. Тэр ийм нэмэх арга юм нэлийн ач холбогдолтой байдгаа л гэсэн үг. За дараа нь
өөр нэмэх арга дээр ашиглая л хэдүүлээ. Үржих арга гэдрийг. Одоо нэг түгээмлээд бодлогч юм шүү дээ. Үг өгчдөг шүү дээ. Одоо чи нэг сурагч гэдэг ч юм уу тий. Дахиад сурагч. За энэ үгийг хэдийн зам уншиж болох вэ гэдэг өгчдөг шүү дээ мөн үү. За тэгвэл энийг яг сайн нэмэх аргаар би энэ зэг параллел бичлэх үснэгт чинь 6 үсэгтэй билүү. Ийм үснэгт хич. За эс үсгнээс нэг гарч уу үсгэн дээр нэг янзарна тийм ээ. Эндээс л эхэлнэ шүү дээ. Энэ уу дээр нэг янзар. Тэгвэл энэ нэр үсгэн дээр 2 янзар ирнэ тийм ээ. Эндээс ингээд ирнэ ингээд ирэх байхгүй. За тэгвэл энэ дээгүүр дандаа нэгийн тоо явна гэсэн үг. Тэгсэндээ энэ чи үсгэн дээр дуустдаг боломж ганц байна гэсэн үг байхгүй. Тэгвэл дараа нь энэ одоо энэ А үсэг энэ хоёр ирээс ирнэ гэдэг чинь энэ хоёр тооны нийлбэр нь гэсэн үг байхгүй. Би дээр нь үчгээр чамбаралтай тусна үснэгт хийсэн шүү. Мөн үү. Тэгвэл дараагийн энэ чи үсгэн дээр дуустдаг боломж 5 байна гэсэн үг. За энэ доош мэдээж нэг тий. Одоо эдрийг нэмэл хүйл гэж хөндлөж минийсэн. Энэ чи дээр дуустдаг боломж 10 байна. За энд 4 энд бас 10 байна. За энд 5 байна. За тэгвэл энэ дуустдаг боломжуудыг л одоо хооронд нь нэмчих байхгүй. Нэгсэн доо 1 дээр нэмэх 5 нэмдэг нь 10. Үүнийг 2-оор үржчихгүй яг тэгш юм чинь 32 16-г 2-оор үржээд. За ингээд энэ нэмэх аргыг ингээд гоё ашиглаад бич болно гэсэн үг. За нэмэх аргыг нэлээд сайн ашиглаж хүмүүлийг нь олон бодлогыг бодож болдог шүү. За ийм бодлогуудыг одоо хэдүүлээ. Уулын бэлээс оройд гарах бодлого хэдүүлж байгаа үлээ. За энэ бодлогыг гэж дөө шүү. За ийм уул. Ийм уул исэн гэсдэгч. За уулын бэлээс оройд нь гарах 7 зам байдаг. 1-р зам, 2-р зам, 3-р зам, 4-р зам, 5, 6, 7 гэж. 1 2 3 4 5 6 7 замтай гэж. За очин замаараа буцаж буухгүй шүү. Тэгэд уулын оройд гараад хэдийн зар буцаж буух байл гэж байна. За хоёр янзар бод хэдүүл. Очин замаараа бууж болдог, буухгүй болдог. Аад нь тэгвэл очин замаараа буудаг бай. Тэгвэл 1-р очих зам, буух зам гэдэг дугаарлалчээ л да. Очих замын сонголт 7, буух замын сонголт бас 7 үржүүлээд 49. Очин замаараа буудаг байх юм бол очих зам 7 бол буух зам үний сонголт 1-ээр буураад 6 болно. Очноо хасаад. Тэгээд 42. Тэгэхээр нэгсэндөө ийм байж болох нэ гэсэн үг. За дахиад үржих зарчим байсан эхлэе. 4 эрэхтэй 5 эмэгтэй байл да. 2 хосыг хэдийн зар сонгох үг. Мөн. Тэгэхээр би эндээс эрэхтэй эмэгтэйг сонгоно гэсэн үг шүү дээ. Мөн. Эрэхтэй үнийг би 4 зар сонгоно, эмэгтэй үнийг би 5 зар сонгоно үржүүлжүүл 20 боломж. За нэгсэн ийм үржих зарчмыг л ойлгох гэдэг шүү эндээс.